монголчууд мөн хөх тэнгэр, уулус, уудам говиос уужим хангай хүртэл Төв Азийн цээжинд инх мөн хоршиж байгалийн эрсдэс уур амьсгалд дасан зохицож амьдарч ирсэн түүхтэй. Нүүдлийн өв соёл, нүнжигт 5 эрдэнэ болсон адуу, үхэр, тэмээ, хон ямаага атгуулан амьдарч байсан монголчуудын түүхийн хуудас шинээр эхлэв. Нүүдэлчин монголчууд хүчит техник эзэмшин газар тариалан эрхэлж мах, сүү, төмс хүнсний ногоо, урган хэрэглээний хүнсээ өөрсдөө үйлдвэрлэдэг боллоо. Малын арьс шир, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүнээ боловсруулан нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өсчин, гоо сайхны салбарынхан дэлхийд эх орныхоо нэрийг мандуулж, худалдаа үйлчлэгээний салбарынхан шинэ өнгө төрхийг бий болголоо. Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэр, хоршоо, дотоод худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний салбарыг олон улсын зах зээлд өрсөлдөхгүй хөгжлийн шин шатанд гаргаж, хүн амыг эрүүл, баталгаад, шин тэжээллэх хүнсээр ханган газар тариалан мал аж ахуйн салбарын төгс хослолыг бий болгож, хөдөө аж ахуйн салбарыг Монгол улсын эдийн засгийн тулгуур салбар болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Монгол улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн санаачлагаар хүнсний хувьсгал хөдөлгөөн өрнөж, 39 үйлдвэр шинээр ашиглалтанд орж, гол нэрийн хүнсний 56 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, бүс нутагтаа хүнс экспортлогч орн болохоор зорж байна. Атрын 4-р аянаар бүс нутгуудад үрийн аж ахуй нэгж байгуулах, дотооддоо улаан буудаа, төмс хүнсний ногоогоо тарьж, тэжээлийн таримлыг эрс нэмэгдүүлэн, техник тоногдох хөрөмжийн шинжиллүүдийг хийж, 4 улирал тасралтгүй нарийн ногоогоор хангах хүлэмжийн аж ахуйг дэмжин, ашиг шинт 200 мянган толгой өхөр сүргийн бүтцийг бий болгоно. Монгол улсын засгийн газрын шин сэргэлтийн бодлогын хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалan мал аж ахуйн салбарт үүсэж болзошгүй гамшигаас урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын хоршоог дэмжих замаар малчин өрхийн амжиргааг дэмжих, малын гаралтай түүхийд бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Цагаан алт үндэсний хөдөлгөөнөөр ноос ноолуур, арьс ширний боловсруулалтын төвшнийг 4 жилийн хугацаанд 2 дахин өсгөж, үйлдвэрлэл экспортыг 2-3 дахин нэмэгдүүлж, 8000 гаруй шинэ ажлын байр бий болгоно. Цагаан алт хөдөлгөөний хүрээнд арилжааны 10 банк, хөрөнгө оруулалт, эргэлтийн хөнгөлөлтөд зээл олгож, хөнгөн аж үйлдвэрийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Монгол түмний амьдралын суурь, үндэсний эдийн засгийн тулгуур болсон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар, хөгжлийн шин зүүнний босгон дээр ирлээ. Монголын газар шороонд тарьж ургуулдаг, өсгөж үржүүлдэг, боловсруулж үйлдвэрлэдэг бүхний үнц нь нэмэгдэж байна. Хүнсний аюулгүй байдлыг нэн тэргуунд тавьж, эх орондоо үйлдвэрлэсэн эрүүл, шин тэжээлтэй хүнсээр хүн ардаа хангах их үйлсийг тууштай үргэлжлүүлэн, импортыг орлох, экспортын баримжаатай, нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин, дотоодын үйлдвэрлэлүүдэд шат дараатай төрийн бодлогоор дэмжин, уламжлал шинжилэлтэй хоршин хөгжил дэвшлийн замд итгэл төрс урагшилж байна. Тариалан талбайд унсан үр бүхэн ургаж, малчны хотноос гарсан сайн сүүний дээж бүрд Монгол хүний, Монгол ухаан, Монгол чанар шингэсэн байдаг. Эх орныхоо ирээдүйг бүтээгч, эдийн засгийн бат суурийг бэхжүүлэгч та бүхэндээ 100 жилийн баян баярын мэнд дэвшүүлье.